За самано санан байна энэ удаагийн сарын төлөв уншлагадаа тавтай морил. За бүгдээрээ сайхан царийнхаа төлөв уншлагуудаар гараг огторгуугийнхаа талаар илүү сайн сурцгаах болно. За тийм гаригсууд бидний хүн төрөлхтний амьдрал гаригсуудтайгаа айгүй холбоотой байдаг. Тэгээ гаригсуудын хөдөлгөөнийг бид нар чинь юу гэж бодоод байдаг те юм жоохон замбраагүй гэж бодох гэдэг. Гэхдээ яг үндэ замбраагүй биш, замбраатай. Тэгээд хүн төрөлхтнийг хайрлсан, инэрсэн, залсан, анхаарсан, торцсон юм хумсар гаригсуудад бол байдаг юм шиг надад санагддаг. Мэдээж нэг батлах болоод байхандаа боломжгүй те. Тийм учраас гаригсуудынхаа хичээл сургаалыг бидэнд бэлдсэн энэ зам яг юу вэ? Юу болоод байна вэ? Яагаад байна вэ гэдгийг бүгдээрээ сайхан сурж жаахан идэвхтэйгээр суралцгаая. Ийм зорилгоор сарынхаа төлөв уншлагуудыг ашиглавал илүү үр дүнтэй байна, илүү үр бүтээмжтэй байна, илүү гоё сонирхолтой байна гэж би бодлоо. За тийм ээ. За 2026 оны 8 сард их сонирхолтой 2 зүйл болно. Тэр нь болохоор 2 хос хэртэлт болно. За эхлээд Арслангийн орд дээр нарны хэртэлт болно. За 8 сарын 12-нд Арслангийн орд дээр за тэгчээд 8 сарын 27-28-нд Загасны орд дээр сарны хэртэлт болох болно. 12-ны хондлолоор нарны хэртэлт байгаа. За энэ хоёр хэртэлт хэртэлт гэж юу юм бэ? Хэртэлт яг хэртэлтийг би нэг астрономийн талаас биш, астрологийн талаас нь тайлбарлах юм бол яг өөрийн ойлгосноор тайлбарлавал энэ яг хувь заяан тохиох ёстой зүйлсүүдийг ингээ аяг хүчтэй урагшлуулж өгдөг ийм цаг үе гэж би ойлгосон. Жохон андуурч хэлж болцсошгүй. Гэтэ ингэ тэгж би ойлгосон байгаа даа. Ерөөсөө ийм сурч чадахгүй, даашралтай яваад байгаа зүйлсүүд ингээ бүр шахаад хурдан хугацаанд сургаах гэдэг ч юм уу те. Эсвэл бидний одоо амьдралаасаа тавьж явуулмааргүй байгаа боловч тавьж явуулах шаардлагатай болцсон байгаа зүйлсүүдийг шууд ингээ амьдралаас гаргаж хаях гэдэг ч юм уу. Наад ч одоо болцсон дараагийн өнгөргоор гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар иймэрхүү энергитэй болоо гэж бодсон. Тэгээ яг энэ хэртэлтийн үеэр хүмүүс манифест хийдэггүй, шид хийдэггүй, үйлчлдэггүй гэж бас ярьдаг. Тийм учраас ерөнхийдөө хэртэлттэй юм сараар жоохон биеэс бол тавих гэдэг ч юм уу. Биеэс бол тавих, амьдрал тохиож байгаа зүйлсүүдийг өөртөө инэрлэлтэйгээр хүлээж авах, арай жоохон уян хатнаар хүлээж авах гэдэг ч юм уу. Чангаахгүй байх, өөрийнхөө дайрахгүй, тавшилахгүй байх. Яг л нөгөө гаригсууд нь таныг яа гэж юм те, юу сур гэж юм, яг тэрнийхээ дагуу жоохон байчвал арай зүгэн юм байна гэж би ойлгоод байгаа. За энэ ч бас нэг сони юм болж байна. Арслангийн орд наран дээр хэртээд байгаа South Node дээр South Node, North Node гэх хоёр астрологийн үзэгдэл байдаг. North Node нь болохоор юм хойд зүг, South Node нь болохоор урд зүг. Тэгээд энэ зарим астрологчид энэ South Node, North Node хоёрыг юм арслан биш луугаар дүрсэлдэг. Тэгээд North Node нь болохоор хойд цаг нь хойд гадс нь тэр луугийнх нь толгой гэж тооцогдоод урд гадс нь болохоор луугийнх нь одоо бүхсэн гэж тооцогддог юм байна л да. Тэгээ бүхсэн дээр нь тохиож байгаа зүйлсүүд ерөөхдөө ингээд яг ялгадас гадагшилж гин гэж төсөөлнө. Харин толгоон дээр байгаа зүйлсүүд дандаа ингээд шин зүйлийг туулж гин, шин зүйлийг харж гин, сонсож гин, үзэж гин, шин зүг рүү явж гин гэж ялгадсан байна. Тэгэнгүүт энэ Арслангийн орд дээрх болох хэртэлт нь дандаа энэ Арслангийн ордтой холбоотой ингээ болцсон, дууссан, одоо хуучирсан гэж үзэж байгаа юмнуудыг ингээд гаргах зүйлсүүд тохиохны. За бас сонирхолтой зүйл нь Арслангийн орд дээр Кету буюу луу гэж яриад байдаг, арслан гэж яриад байдаг. Тэгээ арслан бас жил 12 жилээрээ тэг хятад Chinese зодиак Монгол жилээрээ Арслангийн орд нь луу жилдээ давхцдаг шин чанарууд нь. Тийм сонирхолтой үзэгдэл бол байна. За тэгээ гуравт нь болохоор яг Арслангийн ордтой холбоотой гурав дахь сонирхолтой зүйл нь болохоор нөгөө Бархасгайд дээр нь Арслангийн орд байгаа тийм үү. Одоо 2026 оны 7 сард ихэл нэг чухам Jupiter буюу Бархасгайд гариг дээр Арслангийн орд орж ирээ бүр буян болж исэн. Тэр нь одоо хүртэл зөнхлөсөн хിവэрэ байгаа. Энэ зөнхлөөстэй хിവэрэ байгаа дээр нэмээд энэ South Node буюу Арслангийн ингээ бишээ луугийн бүхс нь ингээд ороод ирэнгүүт амар юм сони юм тохиож
ийм арслангийн ордтой холбоотой нэлээд ач холбогдолтой нэлээд ийм сонин тохиолдол юм шиг тийм ийм сонин зүйл тохиогоод байна гэж бол надад мэдрэгдээд байна. Их л учир начиртай зүйл тохиогоод байна. За учир начир нь юу юм бэ гэдгийг ингээд тайлаад харангуут ингэж юм л да. Энэ Бархас бад дээр Арслангийн орд таныг хүн болгоныг дэлхий дээр хүн болгоныг ингээд юм гоо тайзан дээр гаргаж ирнэ. За тайзан дээр ирээд авиацаа үзүүл гэдэг шиг ингээд бүх өөрийгөө илэрхийлэн за чи яг ямар учиртай хүн ингэж дуулт юм уу тэгэж жүжиглэлт юм уу ингэж бүжиглэлт юм уу гэдэг ингээд хамаг ингээд таны өөрийгөө ингэж чи өөрийгөө илэрхийлэх ёстой гэдэг ингээд таны илэрхийлэмжийг ил болгоод гаргаад ирж байна. Бархас бад штэ өмнө сар их гэсэн үг. Одоо ч гэсэн зохиолж байгаа. Бархас бад Арслангийн орд дээр байгаа. Ингээд зориуд ингээд за айл өөрийгөө илэрхийл өөрийгөө хин гэдгийг харуулсан сүнснийхээ галыг харуул гэдэг ингээд таны тайзан дээр гаргаж ирээд явчихж байна. За тэгэнгүүт энэ хэртэлт тохионгууд хэртэлт нь шууд нөгөө нэг тайзан дээр тэр орчинд ингээд нийл ингээд түнэр харанхуу авчирч байна гэсэн үг. Нарыг хаачиж байна шүү дээ, тий. За тэгэнгүүт та ингээд харанхууд бие яаж авч явдээ. За ингээд хөшгөн ингээд нээлттэй олон төмний уурт яаж бие авч явдээ гэдгийг одоо ингээд зориудаар хүчээр гаргуулж ирэнгүүтээ араас нь бүх гэрлийн унтраагаа за тэгвэл одоо хинч таныг харж чадахгүй байх үед эсвэл та хүмүүс таныг яаж хүлээж авч байгаа та өөрөө мэдэхгүй байх үед яаж бие авч явдیں гэдгийг нь одоо харах гээд ах шиг байна. Тэгэхээр энэ хоёр юу гэсэн үг вэ гэхэд тэгэхээр ерөөсөө ийм худлаа өнгөрөө хэлбэртдэг би мундаг баас тэгэл ингээл хин над руу гарч ийн хин надад анхаарал өгж ийн ингээл нүдэн ингээл талтал хийдэг иймэрхүү зан чанарууд аюу ингээд дөвиж гарч ирнэ. Бусаддаа ингээл болоо гараад ирнэ. Нөгөө чинь тайзан дээр хинч намайг харахгүй байна гэж тэнхтэд ингээ те дураараа байж байгаад өстой жинхэнэ бодлоо хэлж мөлий ингээ байжсэн чинь яг өндө хөшгөн ингээ нэгдээд энэ хүн болж ихэндээ явахтаа ийм юм байна гэдэг ингээ шууд дэлгэгдэх боломжтой байж болно. За нөгөө талаараа ерөөсөө өөрийгөө илэрхийлэхээс амар хичээд байдаг, ерөөсөө өөрийгөө илэрхийлдэггүй, өөрийгөө харуулдаггүй. Ийм хүмүүс нь болохоор нөгөө харанхууд, түнэр харанхууд өөрийгөө илэрхийлэнгүүт тэрнээ дасаад арай өөрийгөө илэрхийлж чаддаг болох гэдэг ч юм уу те. Арай өөрийгөө хувьсгах гэдэг ч юм уу иймэрхүү ээлтэй зүйлсүүд бас тохиох боломжтой байхны. Тэгэхээр ямар ч ихлээс эгоноос хийсэн үйлдэлүүд ингээд юу гэдэг вэ бандан тас гэхүү ийм пал юм сонио ингээд баригдана. Эгоны үйлдэлүүд ерөөхдөө баригдана. Эготойгоор өнгөрөө. Бусдад гайхуулах гал юм хаа хийгээд байдаг тийм ингээд жигнэсээ өөртөө ихтэй учраас биш зүгээр л хин над руу харж ин хин надад анхаарал өгч ин хин намайг хөөрхөн мундаг өндөр нууртай гэж ингээд эдэр нь ерөөсөө амар эхэлчлэгдэнэ гэж харагдаж байна. За заагас тэгэхээр нарны эртэлт нь бол ийм утгатай. Тэгээд одоо дараа нь 27-аас 28-нд загсны орд дээр сар хэртэн. Нар нь одоо хэртэж байна гэсэн. Одоо сарны хэртэн. За сар нь хэртэж байгаа нь ямар учиртай юм бэ гэдгсэн чинь ийм хил хязгаартай холбоотой за ийм тиймэрхүү зүйлсүүд зөрчигдөн гэдэг ийм барьцгүй зүйлсүүд тэй холбоотой сургаал явна. Гэхдээ энэ сургаал нь 2024 оны 9 сараас эхэлсэн байсан сургаал нь одоо дуусж байгаа юм байна. Сарны эртэлт нь. Тэгэхээр нарны эртэлт нь ингээ шин сургаалыг эхлүүлж байгаа бол дараагийн 1-2 жил үргэлжлэх шин сургаалыг эхлүүлж байгаа бол сарны эртэлт нь 2024 оны 9 сараас эхэлсэн сургаалыг дуусгаж өгч байгаа юм байна. Одоо ингээд төгсөж байна шалгалтаа өгөө дуусгах гэж байна гэсэн үг. Тэгээ энэ дуусгаж байгаа зүйл нь яг юу вэ гэхээр им жоохон барьцгүй зүйлсүүдтэй холбоотой дандаа загсны орд дээр учраас те хил хязгаарын асуудал гэдэг ч юм уу ил болох хил хязгаарын асуудлуудаас орсноо жинтан болгосноо за зүүн бэлэг юм толгойд тарих угаадаг зүүн бэлэг гэж те зүүн бэлгийн зүйлсүүд ямрыгийн дагахаар толгой угаад байдیں۔ Тэ ямрыгийн дагахаар арай барьцтай байгаад байдیں۔ Ингээд иймэрхүү асуултууд аягүй гарч ирнэ гэдэг юм худал хормон зүйлсүүдийн аль нь барьцтай аль нь барьцгүй юм бэ гэдэг иймэрхүү сургаалууд болох гээд байгаа шүү. Гэтэ тэрнээс илүүтэйгээр Uranus эхрийн орд дээр бас энэ юу загсны орд дээр сарн дээр ийм тэгш үнцэг үүсгэж орж ирнэ. Square хийж орж ирнэ гэхээр ингээд хоёр машин ийм хоёр өөр замаар явж ирснаа яг голдоо ирээ мөргөлдөж байгаа юм шиг ийм энерги гэж бодож болно. Тэгэхээр энэ зүйлсүүд ингээд дөрвөн зүйлс ингээд нийлээд ингээд мөргөлдөж байгаа нь ямар бидэрт нөлөөтэй байх вэ гэдэг тэгэхээр ийм айгу стресстэй мэдрэлийн систем хитийг ачаалал авах эсвэл ингээд
амар гоо үнэнгээ бодож исэн зүйл эсвэл өөртөө худлаа хэлсээр итгүүлсэн байсан зүйл гинтийн мэдээллээр гинтийн үгүй гэдэг юм гинтийн фактаар гинтийн ингээд бичиг баримттай нотлохотой мэдээллээр үгүй ч хэлээ буруу байсан гэдэг пан гэж орж ирэх гэдэг ч юм уу амар юм шок ихтэй мэдээлэл орж ирэх гэдэг ч юм уу байж болно. За энийг одоо яг бодит жишээнүүдийг хэлэх юм бол яг энэ сарны эртэлтийн үеэр та хин нэг үнийг энэ хүн манай хүн л мундаг хүн гэж бодоод байсан чинь яг юм хүчтэй мэдээлэл орж ирээд үгүй наад хүн чи яг үндэ мяа хүн чамаас төвшин доогуур хүн тийм лаг хүн биш энэ хүн лаг гэдэг гэж хэлжсэн нь худал хормог байсан чи энэгээр ингэж өөрийгөө нэмээд хуураад яваад иж болохгүй гэдэг мэдээлэл орж ирж магадгүй. За ажлын байран дээр болвол те ингээд худал хормог ярьж ирсэн хүмүүс нэлэрч магадгүй эсвэл худал хормоос болоод стресс ч анзаарч иж болцсошгүй. За манай компани гэл ингээд өөрийгөө хөөргөдсэн болвол энэ нас ингээд пал хийгээд үн бодод үн гарч ирэх боломжтой. Гэх мэт зүйлс ахны бая энэ ч бас сарны эртэл, нарны эртэлтүүд нь хүмүүсийн хайр дурлалын амьдралд яаж нөлөөлөх вэ? Ажил дээр нь яаж нөлөөлөх вэ? Хувь хөгжил дээр нь яаж нөлөөлөх вэ гэх нь би бас тэмдэглээд бичээд авсан байгаа. Нэлээд л сурлаа, нэлээд л уншлаа. За тэгэхээр тэдрийгээ ярилццгаая. Окей, хайр дурлал дээр би 3 хэсэгт хуваасан байгаа. Эрүүл харилцаанууд ямар ах вэ? За тэгснэ эрүүл бус харилцаанууд ямар ах вэ? Тэгэхээр ганц бие хүмүүсийн хувьд энэ хоёр хэрэгтэл ямар нөлөөтэй байх вэ гэдгийг харсан байгаа. Тэгэхээр хоёр хэрэгтэлтийн маань ерөнхий энерги бол сая хэлээд дууслаа. За тэгээ бас энэ зүйлсүүд дандаа тухайн хүн таны ингээд өөрийн таны өөрийн ордоос хамаарат таны амьдралын ямар талбарт яаж идэвхжих вэ гэдэг нь тодорхойлогдно гэсэн үг. Таны мандалт ялангуяа мандалт ордоос шалтгаалаад тийм байгаа шүү. Тэр талаар би нэмэлт дээр нь оруулъя. Нэмэлт хэсэг дээр нь би орд болгон дээр нь энэ хоёр хэрэгтэлт нь яаж нөлөөлөх вэ? Ямар сургаалтай байна вэ гэдгийг нь хэлж өгье. За одоо хайр дурлалын евронорын эрэг сард хайр дурлалын байдал энэ хоёр хэрэгтэлт ямар нөлөөтэй байх нь вэ? За эрүүл харилцаатай хосууд. Эрүүл харилцаатай хосууд буюу ихэр төл soulmate гэж ярьж байгаа тийм иймэрхүү эрүүл тайван гой харилцаатай хүмүүсийн хувьд болохоор харилцаа нь илүү гүнзгий биш илүү сериоз болно, илүү нухацтай болно. Тэгээ илүү ингээд ийм дөрвтэй илүү сериоз болно. Гэт хоёлаа ч юу илээ гэдэг ингээд учир начраа илүү ингээд ярина гэсэн үг. Тэгээ илүү юм практик талаасаа илүү газардлагатай, илүү суурьтай, илүү хэмжээнтэй, илүү сериоз харилцан ярианууд өрнөх боломжтой. За тэгээд нэгнийхээ урд зүгээр л нэгэндээ таалагдах гад худлаа нь ял гэдэг ч юм уу те иймэрхүү худал хуурмаг зүйлсүүд нь харилцж өгнө. Эрүүл харилцааных нь. За энэний ачаар харилцаа нь илүү баттай, илүү юм чанга болж өгнө гэдэг юм гоё. Чанга те. Тийм болж өгөх боломжтой, илүү хүчтэй болно гэсэн үг харилцаанууд нь. За эрүүл бус харилцаа буюу кармик харилцаанууд нь болохоор фантаз арилна гэж байна. Тэгэхээр бид нар карм сөрөг эрүүл бус харилцаанууд кармик чиж болно те эсвэл зүгээр худлаа харилцаанууд чиж болно гэд хамтаага хүнээ эсвэл крашигаа амар гоё хүн энэ хүн л яг миний хүн гэж бодоо яваад байдаг мөрөөдөд яваад байдаг яг үндэ тийм биш байсан гэдгийг нийлүүлж болох нь байна. За бас хин нэг хүнийг ихэр төлөв энэ хүн л миний ихэр төл энэ хүн л миний ихэр төл гэдэг ингээд өөртөө худалаагаар итгүүлээд яваад байсан бол эгүй чи худлаа бодож исэн гэдэг мэдээлэл аягүй хүчтэй цохилттойгоор эрэг сард орж ирэх нэ. Тэ би өөрөө ихэр төлийн хуурамч ихэр төлийгөө жинхэнэ ихэр төл сон би миний зүгээс ирж байгаа те. Би өөрөө өөр хүнийг ихэр төл биш нэг ихэр төл гэж бодож байхдаа яагаад тэгж бодсон бэ гэхэлэр тухайн хүний яг одоо надтай үзүүлдэг байсан үйлдэлийг нь би харах биш тэр хүний потенциалыг нь хараад байдаг байсан. Энэ хүн одоо надтай муухай харьцаж байна. Энэ хүн одоо айгүй их шоудаж арч байгаа алдаж байна те. Гэхдээ ирээдүйд надтай нийлсний дараа гэдэг ч юм уу те эсвэл хэдэн жилийн дараа гэдэг ч юм уу те эсвэл угтаа бол энэ хүн ууг нь ингээд угтаа бол энэ хүн хариуцлагатай хүн байхгүй юу гэдэг ч юм уу те үгүй цаанаа ууг нь яг энэ хүний сүнснийх нь өгөгдөл нь ууг нь бол гоё юм байхгүй юу гэхдээ надтай яг харьцаж байгаа байдал нь гаргаж байгаа үйлдэлүүд нь төлөвшөл багтай үйл хүндэтгэлтэй гэдэг ч юм айгүй энэ замбраагүй тэрийг тоохгүй потенциалыг ингээд би хараад би өөрийгөө хураад гэд юм харваас юм айгуу замбраагүй муухай хүнийг
мухаг хинж тайга мухаг ямар ч л нэлээд замраагүй хүнийг тэр өөрөө ч гэсэн өөрийгөө замраагүй гэхдээ санал нийлнах гэж бодож ин л гомдох зүйл биш. Уусаа миний имжлэг үздэг байх гэж бодож байна. Ямар ч хэлсэн миний хуурамч ихэрдэл жоохон замраагүй хүн байсан. Нэлээд замраагүй хүн байсан. Тэр надтай ер нь мухаа харцдаг хүн байсан. Тэг би за тэр талаар яах. Тэгээд тийм үний би өөрөө жихээ ихэд бол дэлхийн хамгийн гоё хүн, ёстой янзын сайхан залуу гэж бодоод өөрөө хуураа яваад байсан байгаа байхгүй. Тэгэхээр ийм бас та бүхэн үзэгч дундаас маань ингээд иймэрхүү байдлаар хараас л танаас өөрөөс нь төвшин доогуур та айгүй арчаатай, эрүүл мэндэд анхаардаг, гоё өөрийгөө хөгжүүлнэ гэдэг, сурна мэднэ гэдэг байхад таны миний ихэд бол гэж байгаа хүн нь болохоор сурахыг хүсдэггүй тий. Одоо цагтаа зүгээр идэж уугаа цэнгээж туртай, арчаатай биш, эрүүл мэндийг хохироод замраагүй гэд ийм хүн байгаадаа болвол энэ чинь таны ихэрдэл бишээ гэдэг мэдээлэл ингээ илүү баттайгаар ирэх сард орж ирэх магадлал өндөр. Илчлэгдэх, бодит үнэ илчлэгдэх те. Энэ бол токсик харилцаа, энэ бол болохгүй. Гэт энэ бол худал хуурмаг өөрийгөө хуурцсан байна гэдэг нь ирэх сард тодорхойлох боломжтой. Хэрвээ та эрүүл бус харилцаанд байгаа бол за хуурамч ихэрдүүлээс гадна муухай хүнтэй суудсан байгаа бол за муухай хүнтэй суучжээ гэдэг нь бас ил болох магадлалтай. Ийм эрсдэл байгаа. За бас ирэх сард өөр ямар харилцааны сөрөг токсик талуудад яаж нөлөөлөх вэ гэхээр харилцаанд эхнэр нөхөр найз залуу хоёрын харилцаанд нэг нь нөгөөхөөсөө илүү их энерги зарцуулаад байна. Тэгээ энергийн зарцууламж таарахгүй байна. Нэг нь араас нь хэтэрхийгүйгээд нэг нь хамаг гэрээ ажлыг хийгээд нэг нь хамаг ингээд тэр харилцааг урагшлуулад нөгөөх нь зүгээр залхуураад хэвтээ суугаад байна гэдэг ийм энергийн тэгш бус харилцаа байх юм бол энэ ил тод болно. Ирэх сард бас ил тод болно. За хоёрт нь ихэрдэл гэж өөртөө хотлоо хараад ингээд ийм токсик бутушгүй харилцаанд ингээд суух, бутушгүй харилцаанд тэ битэр чи ихэрдлэр юм чи ингээд гэтээ яг үнд харилцаа нь гоё биш, ийм харилцаа нь бас илчлэгдэх болно. Тэ? За дараа 3-т нь болохоор ганцаараа байж чадахгүй, ганцаараа байхаас айгаад тэ хинч надтай байхыг хүсэхгүй бол яана гэсэн айцаасаа болоод би энэ хүнээс салчвал энэ хүнээс өөр хүн хинч намайг хүсэхгүй гэдэг иймэрхүү бодлуудаасаа болоод харилцаанд үлдэх энэ динамик энэ талаарх юм сөрөг мэдээлэл бас ил болж гарч ирэх болно гэсэн байна. Окей. За одоо болохоор ганц бие хүмүүст маань ирэх сар яаж хэлэх вэ гэдгийг харъя. Ганц бие хүмүүс ирэх сард нэг арслангийн ордын энерги айгүй хүчтэй байгаад байгаа учраас ганц бие усуд маань арай илүү өөрсдийгөө арай илүү айлгүй байх болно гэж гарч ирсэн байгаа. Гэ бичсэн байсан. Тэгээд арай айлгүй байх боломжтой. Тэгээд арай илүү их анхаарлууд орж ирэх, илүү ингээ харилцааны боломжууд, шинэ боломжууд орж ирэх иймэрхүү зүйлс тохиох боломжтой гэж харагдсан. За тэгснээ сугар гариг буюу Venus буюу 7000 гариг 10 сарын биш 8 сарын 10-ны үеэр нөлөөтэйгээр орж ирэх учраас яг 8 сарын 10-ны үеэр ийм огцом тогтлолтой, ийм огцом хувь зайны юм шиг, ийм огцом ихэр төлөлийн юм шиг тийм ийм фантазны ийм зүйлсийг жоохон өдөөж өгнө гэсэн үг юм жоохон. Тэгээ кинолог ийм хиймэл харилцааг жоохон өдөөж өгнө. Ингээд ийм нэг шинэ хүнтэй танилцсан чинь тэр хүн яг ингээд таны хүсэл мөрөөдлийн гүн чанхууч юм шиг тийм. Иймэрхүү зүйл тохионоо. За тэгээд энэ гаригууд нь болонгууд нөгөө хүн биш байсан юм байна. Практик дээр бол бит хоёрын харилцаа бүтэхгүй юм байна. Практик дээр бол бит хоёрын үнэлэмжүүд таарахгүй байгаа юм байна. Яг жихнээсээ миний ихэрдэл биш юм байна гэдэг нь дараа нь мэдэгдэх болно. Тэгэхээр ингээд гинт хөөрөх тийм эрсдэл жоохон байна. Ганц би хүмүүсийн хувьд вау энэ хүн л миний яг төгсөн гэдэг ч юм уу. Ингээд нэг огцом хөөрөх жижиг үе байх болно. Тэгснэ тэрийнхээ араас загсны ордын сарны хэртэлт нь тань ингээд бодит түнэн дээр буулгаж ирэх нэ амар сонио ингээд нэг хөөрөхснөө буцаагаад нам буулгах. Ийм нэг үзэгдэл гарч ирэх нэ. Яагаад гаригс инкер шийдсэн байгаа мэдэхгүй. Гэтэ тийм нэг нөлөө байх нэ. Нэг хөөрхөнгүүтээ буцаагаад ингээд навс унгах. Тийм ээ. Тийм учраас ганц бие усуд маань ирэх сард шинэ харилцаануудад илүү нээлттэй байж болно. Гэхдээ бас практик. Тэгээ практик дээр логикийн төвшин заах харилцаа энэ хүн надад яг хичээлсэл гаргаж гинөө, бид тэрийн үнэлэмжүүд харж гинөө гэх мэт иймэрхүү бодит зүйлсүүдээ бас сайн шалгаж өгөөрэй. За
Тэгээ бас тэг ингээд энэ хүн надтай таарад болоод байна гэдэг ингээд аюугаа таарч болдог хүмүүс бас танд эх сард тантай уулзах, таарлах боломжтой. Гэхдээ тэр хүмүүсээс хинэн жүжиглж гин, хинэн жинхнээсээ тийм байна гэдгийг ялгаж салгаж өгөөрэй гэж зөвлөмөр байна. За эх сард одоо ажил карьер руу орё. Ажил карьерийн тал дээр болохоор юу яах болно? Жинхнээсээ чадвартай хүн хинбэ гэдгийг нь шалгах болно. Тийм нөө арслангийн эрсдэлтийн нөлөөтэйгээр яг жинхнээсээ чадвартай авьяастай хинбэ? Эсвэл зүгээр авьяастай чадвартай юм шиг жүжиглээд байгаа юм хинбэ гэдгийг нь хэлэх болно. За загсны орд сарны хэртэл Uranus Gemini Square нөлөөт нөгөө нэг юм дөрвөлжлүүд ингэ мөргөлдөхгүй байна гэдгсэн шүү дээ. Тэрний нөлөөтэйгээр болохоор одоо 8 сарын 27-28-ны үеэр burnout, ажлын burnout, ядралт. Тэгээ ажил дээр юу таныг ядраагаад байна? Ажлын структурынхаа найл хэсэг нь айгүй асуудалтай байгаад байна. Иймэрхүү. Тэгээ ажил дээр ямар төлөвлөгөөнүүд асуудал болоод байна. Тэгээ ерөөсөө болохгүй байна. Юм цэгцлэх, ажлынхаа юг цэгцлэх одоо тий дистарагийн арга барилаа жоохон цэгцлэх нөгөө загсын орд эсрэг орд буюу охины ордынх нь нөлөө орж ирээд байна шүү дээ. Тэгэхээр ингээм структур мөктрийн цэгцлэх иймэрхүү зүйлсүүд гарч ирэх болно. За бас ажил дээрээ ажлынхаа аль тал дээр та илүү юм сэтгэлгүй хийгээд байна тий загсны ордны нөлөөгөө сэтгэлгүй хийгээд байна. Юм дургу хийж гин дурамжхан байна вэ гэх мэт зүйлсүүд нь орж ирэх тодорхой болох болно гэж харагдаж байна. За хувийн хөгжил талаас 3 дахь буюу эцсийн зүйл нь болохоор эх сард та өөрийгөө яг жинхнээсээ хинбэ гэдгээ нэг мал шинээр олж мэдэх боломжтой, эсвэл хувиргах боломжтой. Та ингээд өдийг хүртэл ийм төрлийн хүн байгаад ирсэн тэр нь окей. Одооноос гэтээ арай өөр төрлийн хүн байх болно гэдэг ч юм уу те ийм хувьсэл орж ирэх боломжтой. За бас бусдын анхаарал орж ирэхгүй, бусдын магтаал байхгүй үед те гаднаас таныг чи ийм байх ёстой гэсэн ийм гадны нөлөө огт байхгүй нөхцөлд та боддороо юм харанхууд дээр тайз хөшгөн ингээд хаагдцсан, гэрэл унтарсан юм уу та тайзан дээр хинбэ ямар дүрвэ гэдгээ олж мэдэх боломжтой. За загсны ордын эрсдэлтийн нөлөөтэйгээр болохоор ийм зүн бэлгээр дамжуулж эсвэл таны дотоод мэдрэмжээр дамжуулж нэгэн ийм хүчтэй жинтэй бодит үнэн гэдэг зүйл ингээд айгүй хүчтэй танд орж ирэх болно. Таны өөрийн талаар, амьдралын талаар ийм хүчтэй ойлголтууд орж ирэх боломжтой. За тэгээ эдгээр нь болохоор дандаа бидний өөрсдөө хүлээн зөвшөөрмөр байгаа зүйл нь хүлээн зөвшөөрмөргүй байна зүйл нь падлигоо эрсдэлтүүд ерөөсөө шууд цөм авах юм шиг байна. Ерөөсөө цөм ингээл хэлээл чи өөрийгөө сайн гэж бодож байсан үгүй чи яг үндэ тэнэг хүн гэдэг ч юм уу те. Чи өөрийгөө амар юм арчаатай гэж бодож байсан яг үндэ чи арчаагүй гэдэг ч юм. Эсвэл та өөрийгөө юм чи өөрийгөө юм амар доогор төвшнө гэж бодож байсан үгүй яг үндэ чи дээгүүр төвшнө гэдэг ч юм уу те. Ерөөсөө юм сонсмооргүй байсан ямар нэгэн бодит нэг сонсмооргүй байна уу сонсмоор байна уу гэс үл хамаарч эрсдэлтийн энерги бол ерөөсөө ингээд цөм орж ирнэ. Ер нь таны амьдралд жахан дураараа ажиллах болно. Энэ хоёр эрсдэлтийн энерги. Тийм учраас эх сард жахан биеэ сул тавих, бууж өгөх, хувь зайндаа жахан бууж өгөх. Тэгээ тохиож байгаа зүйлсүүдийг анзаарах, тэгээ ингээ гоё зөөлхнөр учир начрыг нь олж зохицуулах гэдэг ч юм уу тийм байгаарай гэж би зөвлөж байна. За одоо бүгдээрээ сайхан нэмэлт хэсэг рүүгээ шилжээ. Нэмэлт хэсэг дээр нь болохоор юу яа мандалт бүр дээр орд болгон дээр биш шүү. Нарны орд биш, мандалт орд болгон дээр энэ хоёр эрсдэлтийн энерги яаж нөлөөлөхийг нь хараад өгөө. За тэгээд таруу уншлагаар сахиусаас нэг мессежийг авъя. Эх сарын талаар сахиус нь юу гэж хэлэх нь тэгээд уншлагын хатныхаа хэсгийг өндөрлөе. За 2 өдөр гарч ирээ гэж байна. 7-гийн ээлд ханхуугийн саваа орж иржээ. За тэгээ эх сард нэлээд хожигдож байгаа юм шиг, ялагдж байгаа юм шиг, эсвэл хамаг булаа илрээд байгаа юм шиг санагдаж болно. Тэгхийн бол үүн дээр ингээ энерги зарцуулаарай гэж сахиусууд нь хэлж байна. Ингээ хожигдсон учраас бууж өгөх биш те. Хувь зайндаа жоохон бууж өгөөрэй гэсэн. Гэхдээ өөртөө бол бууж өгөөрэй гэсэн үг биш ээ. Өөртөө ялагдл хүлээгээд байгаа зүйлсүүд дээр нэмэлт хичээл сэтгэл оруулах те. Эсвэл ингээ буруугаар ойлгоцсон бол хичээл сэтгэл оруулж аваад өөрийгөө зөвөр тайлбарлах, ойлгуулах гэдэг ч юм уу. Ерөөсөө хичээхээ бүү зогсоогоорой гэд хийж байна.
я байдал ингээд сөргөөр нөлөөлөд ахлаар заа би бууж өгөх юм байна. Орхих юм байна, болох юм байна гэж биш гэсэн үг биш гэсэн үг. Тэг зүгээр тэгээд сөрөөлөлт хаан бол хүлээн зөвшөөрөх гэсэн үг. Гэхдээ хичээл зүтгэлээ бүр зогсоогоорой гэж зөвлөж байна. За тэгээд энэ хэртэлтүүд нь танд шинэ амьдралыг, шинэ зүйлийг дараагийн түвшний зүйлд нэвтрүүлэх болно, шинэ ертөнцлөө нэвтрүүлэх болно гэдгийг сануулж өгж байна. За тэгэхээр эх сарын астрологийн төлөвний юм байла. 5 онцлог маш жоохон орж ирлээ. Астрологи нэлээд жинтэй байсан учраас тэгээд нэмэлтээрээ бүгдээрээ уулзцгаая. Тавраа мандалт ордоо мэдэхгүй бол нэмэлт нь жоохон үр дүнг болчихж байна гэсэн үг. Тийм тэгээд та өөрийнхөө төрсөн цаг минутаа мэдчихэж мандалт ордоо сайн мэдэж болно. Гэхдээ бас мандалтад таамагладаг хүмүүсээс байж болно. Нэг юу хүний мандалтыг зан характераар нь харьцуулж агаад гадна төрхийг харж агаад ингээд цаг минут нь байхгүйсэн ч гэсэн мундаг астрологчид чи ийм мандалтай хүн байх шиг байна гэд нэлээд төхүүлээ таамаглаад өгчөж болдог. Тэрийг мэдж байгаа бол бас окей шүү. За хэрэг нэмэлтийг авах хүсэж байгаа бол description ба comments дээр холбоос нь бэлэн байж байгаа. Шууд тэрэн дээр аваад дараад үзэхэд болно. Тэгээд нэмэлтээ авах хэсгээ сайхан мэдрэмжтэйгээ холбогдож байгаа шийдвэрээ гаргаараа гэж зөвлөё. За баярлалаа, туутахгүй уулзъя.